Сүүлийн 10 жилийн хугацаанд бид нэг анимашн студийг хизээч мартахааргүй болтлоо мэдэж авсан. Гэхдээ бас тэмч залуу студ гэсэн үг биш л дээ. Уг нь бол хуучин цагийн манлайлагч Disney, Pixar-тай 2000-ад оны үеэс л өрсөлдөөр ирсэн. Угаасаа тэднэр ч тухайн үедээ маргаангүй шилдэг байсан гэж өмөрч болох ч тухайн үедээ хийсэн бүтээлүүдийг нь харвал бас л эргэлзээтэй. Энэ бол мэдээж Sony Pictures Animation. Sony Pictures Animation гэдээ ярихаар айгүй урт бас хэлэхэд хэцүү болохоор одооноос зүгээр Sony гэдээ явчээ. Энэ студ сүүлийн 10 жилийн хугацаанд салбартаа маш хүчтэй өөрчлөлтийг авчирсан Spider-Verse-ийн 2 ангийг хийж, Netflix-ийн хит бүтээл The Mitchells vs Machines-ийг мөн адил тэрхүү стилээрээ хийсэн. Дунд нь нас энэ хогийг хийсэн гэ боддоо. За үүн дээр нэмээд энэ зууны жинхэнэ супер хит K-pop Demon Hunters-ийг ч бас энэ студ хийсэн. Зөвхөн аниматэд кино гэдгээсээ гадна тэр дуунууд, мим материал болж байгаа потенциал 80 настай буурлаас 8 настай балчир хүртэл гэдэг шиг насны хязгаарт үл хамаарах байдал, өөрсдийнх нь хийж буй маркетинг PR гээд бүр үнэхээр genius ажилласан. Би энэ киног тоглоомжгүй хангалттай 20-с дээш удаа үзсэн. Яагаад гэж эхнийх нь өөрөө ганцаараа үзээд маргааш нь 6 настай охиндоо санал болгож хамт үзсэн. За тэгээд тэр цагаас хойш бүтэн сар шахуу зурагтны Netflix дээр өдөрт дор хаяж 2 удаа явж байна. Хүүхдүүдийг бол үнэхээр байлдан дагуулсан. Гэхдээ зүгээр Minions, Boss Baby энэ шиг зүгээр л хүүхд рүү чиглэсэн таарахын кино юм уу гэхээр бас үгүй. Тэгэхээр хэдүүл өнөөдөр шинэ цагийн анимашн салбарын хаан гэгдээд буй Sony Pictures Animation-ы тухай, өмнө хийсэн бүтээлүүдийн талаар, мөн яаж яваад хамгийн муу анимашн хийж байсан студ ийм амжилттай шинэ цагийн хаан гэх хэмжээнд хүртэл томорсон талаар ярьцгаая. За кино урлаг сонирхдог хэн бүхэн аялал зугаалгын цаг дуусахаас өмнө амжиж агаарт гарангаа шинэ хүрээлэл донд нэгэн үчиг өнгөрүүлэхийг хүсвэл Look Movie Night Event-д хүрэлцэн ирээрэй. Энэхүү үйл ажиллагаанд очисноор тав тухтай цэвэр агарт гоё кино үзэж, тоглонгоо сонирхол нэгтэй шинэ найзуудтай болж дуртай киноныхаа талаар ярилцах юм. Мөн ивентийн панелистуудаар эдгээр хүмүүс оролцох учраас амжиж тасалбараа аваарай. Тасалбарт бас Look TV-гийн гарын бэлэг, үнгүй попкорн уух зүйлс дагалдах юм байлээ. Тасалбар авах линкийг доор description хэсэгт оруулсан байгаа шүү. 2000-ад онд өнгөж эхэлж байхад Pixar 3D анимашнаараа жинхэнэ бүүн болж Disney хэзээний л салбарынхаа оргилд DreamWorks харин хамгийн классик бүтээл Shrek-ийг гаргачихсан үе байсан юм. Аль аль нь уран бүтээл талаасаа ч орлого санхүү талаасаа ч тун амжилттай байсан тул Sony Pictures зүгээр суугаагүй. Ер нь бол тухайн үедээ Sony Pictures Imageworks гээд Visual Effects компани зарах гэж байсан ч түүнээсээ салбарлуулж анимашн студид 2002 онд байгуулсан түүхтэй. Харин тэдний анхны уран бүтээл нь 2006 оны Open Season буюу хүүхэд байхад зурагтаар ангийн улирал гэх нэрээр гардаг байсан кино. Би бол гэхдээ энэ кинонд хүүхэд байхдаа амар дуртай байдаг байсан. Ерөөсөө уйдаадаггүй, хөгжилтэй, дөрүүдийн дизайн нь алай. Тэгвэл яг олон нийтэд тэмц сайнаар үнэлэгддэггүйг том болсон хойноо л мэдэж авсан. Хүүхэд байхдаа л үзэж байсан, тэрнээс хойш болохд үзээгүй хэдэн жил ч болсон юм байгаа. Одоо үзвэл бас хүүхэд байхдаа авдаг байсан шиг таатай санагдахгүй ч байж магадгүй. Тийм болохоор ер нь дахиж үзэхгүй биз. Тэр үеийн мэдрэмж тэр үедээ л үлдэг. He ran right in front of my truck. Where? On the interstate? За ямар ч байсан анхны бүтээл нь шүмжлэгч дунд өндрөөр үнэлэгддэггүй ч $200 сая орлого олж тун амжилттай гараагаа эхлүүлсэн. Үүний араас алдарч Surf's Up гээд пингвинтэй бас л боломжийн бүтээл нь гарсан. Гэхдээ пингвинтэй анимашнууд дундаа бараг хамгийн бага яригддаг нөх. I mean, look, I'm not the only kid on the island whose dad was, eaten. Still, it had to be traumatic. No, not for me, bro. Энэ үед нэрээ ягаад тийм их пингвинтэй анимашн гарсан болоо? Happy Feet, Madagascar, бүр Jim Carrey ахын live action пингвинтэй кино хүртэл бий. Тухайн үед амтан дүртэй анимашнууд бас нэлээд модонд орж байсантай холбоотой баг. Тэр зарчмаараа цаашаа өнөх Open Season-ээ бол нэлээд хэдэн явуулсан. Мэдээж шинээр эхэлж байгаа студ учраас өстой янз бүрээр л туршилт хийж маш том бүтлгүүтэл болох live action анимашн осолсон The Smurfs гарсан. Гэхдээ тэрхүү туршилтуудаас нь хэд хэдэн чанартай хүмүүст ч нэлээд таалагддаг бүтээлүүд гарсан юм. Тэдгээрээс хамгийн алдартай нь мэдээж 2009 оны Cloudy with a Chance of Meatballs. Санаа нь бол үнэхээр тэнэг. Яаж бодохоор хоолоор бороо ордог төхөөрөмж бүтээй гэж сэтгэдэг байна. And I was about to invent a machine that turns water into food. Гэхдээ л тухайн үедээ маш шинэлэг бүтээлч, дээрээс нь маш сайн комедитэй бүтээл болж чадсан. Үүнээс 4 жилийн дараа гарсан 2 дугаар анги нь ер нь л дайжгүй санагддаг. Харин хамгийн дутуу үнэлэгддэг, хүмүүс нэг их яриад байдаггүй, чанартай хөөрхөн хоёр бүтээл бол 2011 оны Arthur Christmas, 2012 оны The Pirates, Band of Misfits гэх бүтээлүүд. Arthur Christmas-ийн хувьд ер нь нэлээд дулаан мэдрэмж өгдөг, маш хөөрхөн шинэ жилийн кино.
Santa Claus болон эльф үтгч бас нэлээд шинэлэг бүтээлчээр харуулсан ба киноны дуунууд нь тухайн үедээ нэлээд од болж байсан. Харин The Pirates, Band of Misfits бол Sony-гийн хийсэн анхны бөгөөд цор ганц stop motion. Sorry, Captain. We were just discussing what's the best bit about being a pirate. Гэхдээ Артур Крисмсчдэр энэхүү stop motion-эгчдэр алдарт Aardman студидтэй хамтарч ийсэн. Дөрүүдээс нь ч ер нь Aardman-ийн уур амьсгал мэдрэгдэнэ. Нэмээд тэдгээр дөрүүд нь сонирхолтой, маш хөгжилтэй, одоо ч үзэхэд үүд харгүй бүтээл. Харин энэхүү бүтээлээр Sony-гийн ихэнх үе бараг дууссан гэж хэлж болно. Алдаа оноотой хаашаа чиглэхээ мэдэхгүй байсан ч төрөл бүрээр туршилт хийж маш бүтээлчээр хандаж байсан нь үнэхээр магтууштай. Үүний дараа Sony бусад алдартай студиудтэй зэрэгцэх хэмжээний алдартай болсон ч уран бүтээлийн чанарын хувьд хамгийн сул үе нь эхэлсэн. Учир нь The Pirates, Band of Misfits-ийн араас шууд тухайн жилдээ алдарт Hotel Transylvania-га гаргасан. Энэ анимашн нь ер нь яагаад алдартай болсныг би бол үнэхээр ойлгодоггүй. Зүгээр л нэг мэд кино. Гэхдээ анханасаа чанараас үл хамаарч алдартай болох зорилготой байсан нь жүжигчдийн бүрэлдэхүүнээс нь харагдана. Тухайн үед жинхэнэ од байсан Selena Gomez, Adam Sandler, Andy Samberg гээд дуртад байвал дуусахгүй. Хамгийн гол нь Selena Gomez. Уг нь бол мангасуудын талаар комеди гэхээр санаа нь тун боломжийн. Даанч тэрийг хангалттай хийж чадаагүй. За тэгээд энэ бүтээл нь алдартай болоод цаашаага бас л тултлан зүтгүүлсэндээ хөрхий. Энэ хооронд нөгөө шалаар нэг Smurfs 2-3 нь гарч хоолоор бороо ордог киноных нь 2 дугаар анги хаа очиж дажгүй болсон. Тэгээд хамгийн гол нь Surf's Up-ийн 2 дугаар анги Wave Mania гарсан байдгийн. Ер нь нэлээд мууч гэсэндээ маш инээдтэй этгээд кино. Хамгийн гол нь энэ үед бүр арай дэндүү их sequel гарч, original шин юм тун цөөхөн гарч байсан үе. Sequel биш бүтээлүүд нь бас сонин. Goosebumps гээд сонин live action animated тосолсон кино. За тэгээд алдарт хамгийн муу бүтээл нь болох The Emoji Movie гарсан. Sony энэ киног гаргаж байсан гэхээр бүр одоо ч итгэмээргүй. Би бүр энэ киног бүтэн үзэж чадахгүй, дундаас нь болж байсан. Яаж тийм муу киног батлаад театруудаар гаргасныг ёстой чөтгөр бүү мэд. Оригинал шинэлэг зүйл байхгүй. Битүү чанаргүй sequel-үүдээс гадна түүхэнд хамгийн муу бүтээлээ хийсэн ч энэ үеэс Sony бусад томоохон анимашн студидтэй хамт яригдах хэмжээний алдартай болсон юм. За тэгсэн чинь 2010-ад он нэлээд гараад алдарт Disney, Pixar нүртэл уналтанд ороод эхэлсэн. Энэ үед харин суперхиро жанр жинхэнэ оргилдөө хүрч бүхэл томоохон студиуд тэр зүг рүүгээ шуурж байсан. Гэтэл Sony-д дэлхийн хамгийн алдартай супер баатар болох хүн алзын ирэх байсаарч байгаа шүү дээ. Тиймээс энэ үеэс Phil Lord, Christopher Miller гэх чадварлаг уран бүтээлчтэй хамтран модерн классик алдарт Into the Spider-Verse 2018 онд гаргасан юм. There's only one Spider-Man. And you're looking at him. Би одоо ч өрөөгийн лазер техник анх үзэж байсан мэдрэмжээ санаж байна. Энэ бүтээл бол зөвхөн Sony анимашны бус бүх цаг үеийн хамгийн шилдэг суперхиро кино болж чадсан гэдэгтээ хинч марахгүй биз. Бүүн чанаргүй sequel, нэмээд Emoji Movie гаргасан студ ийм бүтээл хийсэн гэхээр одоо ч гайхмаар. Гэхдээ Sony дооч биш. Phil Lord, Christopher Miller гэх уран бүтээлчдэд хамгийн том нөлөө байсныг дурдхан зүйтэй. Тэдний хувьд Sony-гийн ихэнх үеийн шилдэг бүтээл Cloudy with a Chance of Meatballs-ыг найруулснаас гадна одоо ч үзэх дуртай мөн л орчин цагийн шилдэг анимашн The Lego Movie-г бүтээсэн үнэхээр уран бүтээлч нөхдүүд. Awesome. Тиймээс өмнө хамтарч байсан уран бүтээлчдээ эргүүлэн авчирсан нь Sony-гийн хувьд жинхэнэ авралын сахиусан тэнгэр байсан юм. Нэмээд энэ бүтээл өөрөө орчин цагийн анимашн салбарыг тэр чигт нь өөрчилж, тренд тогтоож, хамгийн том нөлөөг үзүүлсэн. Энэ талаарч манай сувг өмнө нь бичлэг хийж байсан. Одоо харин энэ талаар дахин дэлгэрүүлж ярих нь илүү зүйц. Энэ цагаас л Sony жинхэнэ сэргэлтийг авч, өнөө цагийн анимашн салбарын хаан болох эхлэл тавигдсан. Үүний араас Netflix-тэй хамтран Spider-Verse effect-ээрээ The Mitchells vs The Machines-ыг мөн нэлээд дутуу үнэлэгдэх musical Vivo, нэх мундаг биш ч гэлээ тун боломжийн Wish Dragon гэх анимашнуудаа гаргасан. Харин фэнүүдийн хувьд хамгийн удаан хүлээсэн Across the Spider-Verse 2023 онд гарч бидний урмыг огт тугалалгүй харин ч бүр уран бүтээлч байдлаа өмнөх ангиасаа ч илүү тулгаж чадсан билээ. Welcome to Spider Society. Энэ анги дээр бүр спотын хэсгийг хийхийн тулд шинэ анимашн engine хүртэл зохиосон гэдэг. За тэгээд саяхан Netflix дээр орсон миний нөгөө 2030 үзсэн K-pop Demon Hunters жинхэнэ интернетийг дэлбэлж үзэгчдийг байлдан дагуулсаар байгааг надаар хэлүүлдэггүй мэдээж байгаах. Хамгийн гол нь кино нөрөө сайн болохоос гадна дуунууд нь бүр үнэхээр catchy, ганц сонсоод л амд орч чадхаар дуу оруулсан уран бүтээлчд нь ч маш чадварлаг, тулааны акшн эсгүүд нь ч үзүүштэй байж чадсан.
Одоо удахгүй нээлттэй их гоод гэх бүтээл нь мөн Spider-Verse эффектээ барьж авсан нэмээд цаг сонирхдаг фэнүүдийн хувьд нэлээд хүлээлт үүсгээд байгаа юм. Зарим фэнүүд Beyond the Spider-Verse-ийг маш олон удаа хойшлуулсан нь тэр Goat-с боллоо гэх мим хүртэл явсаар байгаа. Гэхдээ трейлерыг нь үзсэн бол харин сонирхолтой харагдаж байсан. Гэхдээ энэ бичлэгийг цацагдахад бараг Netflix дээр орчихсон байх нэг бүтээл бүр үнэхээр их сонирхол татаж байгаа. За байж байгаа эндээ биш шүү. Нэгт Sony-гийн хийж байгаа анхны 2D анимашн. Хоёр студийн зүгээс мөн л анхны R-rated буюу насан туршидтэй зориулсан бүтээл. Гуравт алдарт Cartoon Network-ийн классикуд болох Dexter's Laboratory, The Powerpuff Girls, Samurai Jack зэрэг цувралуудыг хийж, сүүлд Adult Swim дээр Primal цувралыг бүтээсэн Домогт Гэнди Тартаковский зохиолыг нь бичиж найруулснараа хамгийн онцлог. Үүнээс өөр хүлээхгүй байх шалтгаан юу вэ? Шүүмжлэгчдийн үнэлгээ ямар байх нь үл хамаарч энэ анимашныг бол заавал үзнэ. Хамгийн гол нь Sony Into the Spider-Verse-с хойш огт олж чадаагүй байсан өөрсдийн стил зүг чигээ олж түүнийг огт алдахгүй замаасаа хазаалгүй явсаар байгаа нь үзэгчдийн дунд анимашны шин хаан гэхэд хүргээд байгаа юм. Нэмээд анимашн бол камерын линзээр харуулах боломжгүй зүйлсийг хүснээрээ хийх боломжтой, хязгааргүй их хэрэгчлөө, бас creativity. Үүнийг Sony хожимч гэлээ бусад студиуд уналтанд орчоод байгаа энэ үед олж харан хамгийн бүтээлч, шинэлэг, сонирхолтой бүтээлүүдийг хийсээр байна. Гэвч сайн хажуугаар сар гихчээр уран бүтээлчдийн талаас бус студийн удирдлагуудын талаас маш их шүүмжлэл асуудлууд дагсаар л байгаа. Beyond the Spider-Verse удаадараа хожиж байгаа нь ч бас үүнтэй салшгүй холбоотой. Уран бүтээлч аниматоруудыг хэтэрхий шахаж ажиллуулж ийснаа гинэт шалтгаангүйгээр ажлаас нь халдаг гэд дурдаад байвал дуусахгүй. K-pop Demon Hunters дээр ажилласан нэгэн уран бүтээлч хүртэл үүнийг өөрийн сошиал суваг дээрээ дэлгэж хэсэгтэл боо юм болсон. Ер нь Sony ч гэлтгүй энэ асуудал Hollywood-ийн томоохон студиудад байсаарч ирсэн байсаар л байгаа. Японы аниме студиуд ч ялгаагүй. Арай ухаалаг хүнлэг удирдлагууд л энэ асуудалд арай өөрөөр хандах үзье. Ер нь уран бүтээлчид эрүүл орчин тав тухтай ажиллаа хийж байвал тэрийгээ дагаад илүү чанартай бүтээлүүд гарна шүү дээ. Тийм байхад үзэгчид бид Disney ядан хүлээж байгаа бүтээлээ хичнээн удаан хүлээсэн ч яхав дээ. За тэгээд энэ хүртэл бичлэгийг үзсэнд баярлалаа. Сонирхолтой байсан гэж найдая. Та бүхэн манай сүгийг subscribe хийж амжаагүй бол subscribe-а дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.